2007 онд Морис Слапак гэдэг профессор манай улсын 1-р төвлөрөг дээр элэг шилжүүлэн суулгах баг байгуулна гээд тэгээд миний бие болон сэргэлэн багш бит хоёрыг анх сонгож авсан юм. Тэгээд бит хоёр бол профессорын сонгогдсон улсууд Финлянд улсад суралцсан 6 сарын хугацаатай дараа нь Герман улсад суралцсан. Тэгээд манай бит хоёр Монгол улстай буцаж хурж ирээд элэг шилжүүлэн суулгах баг байгуулах ажлаа эхэлсэн юм аа. Тэгээд бит хоёр одоо хоёулахнаа эхэлж хөдөлцөөл хоёулаа явж ирсэн бол өнөөдөр манай баг бол бараг 60 хүнтэй ийм өргөн том баг боллоо. 11 оны 9 сард анхныхаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бид нэр Солонгосын багтай хамтар шийдсэн бол өнөөдөр 2020 онд 100 дахь 8 сарын 14-ний өдөр 100 дахь мэс заслаа хийх гэж байна. Өнөөдөр ингээд энэ үйл хэрэг маань ингээд бодит хэрэг болоод Монголын олон сайхан иргэдийг элэгний аюултай өвчнөөс амин насын авраад ингээд дэмжлэгээ хийлгээ явж байна. Биднүүдийн бас дараагийн хийх нэг том асуудал бол эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг одоо шинжилсэн найруулах үйл ажиллагаанд манай багийнхан хамтарч оролцоо. Тэгээд энэ тархины хүлтэд оноос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад одоо өргөжүүлэх асуудлыг эхлүүлсэн. Тэгээд энэ донорын тухай хууль маань 2018 оны 1 сарын 19-нд батлагдаад тэгээд энэ батлагдахтаа бол тэр 9 төр зүйлд нь эсэд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байна гэдэг энэ төрийн алба байна гэж сойрлуулж өгөөд тэгээд тэр албаныхын дараагаар одоо миний бие ажиллаж байгаа. Манай орны тухайд бол одоо элэгний өвчлөл бол одоо их байдаг. За энэ бол яг одоо 1960 70-аад оны үед 80-аад оны үед одоо нэг удаагийн одоо шиприз хэрэгэлдэггүй байсан үед бас В вирусын халдвар авсан улсууд бас нэлээд байдаг. Тэр маань одоо ингээл явсаар одоо элэгний хатуур, цирроз, элэгний хавдар өвчлөл Монгол улсад бас нэлээд их байна шүү дээ. Тэгээд Монголд бол бас элэг шилжүүлэн суулгах одоо заалттай болсон хүмүүс бол нэлээд байгаа. Олон төрлийн одоо мэрэгжил одоо мэрэгжлийн эмч нар, одоо совилогч нар, лаборант нар за тэгээд ер нь бусад дэмжих үйлчилгээний ч гэсэн маш их олон ажилчид оролцдог ийм хамтын одоо ажил байгаа хөтөлбөр. Ер нь бол нэг 60-70-аад хүн бол ер нь нэг хаалганд бол одоо оролцдог. Хүлээлгийн хувьд бол бас нэлээд байгаа. Одоо элэг шилжүүлэн суулгахаар одоо ингээд одоо эмчилгээний заалт нь гарсан, хүлээх лист нь бичигдсэн одоо бараг 100-аад хүн бол биш үү. Иргэн хүн бол өөрөө эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу өндөр өртөгт одоо тоног хэрэглэсний 25% нь л одоо иргэн өөрөө гаргана. 75% нь бол эрүүл мэндийн даатгалаас авах гэж байна. Тэр ихэнхийн даачид эрүүл мэндийн даасан тодорхой хувийн даач нь иргэн хүн өөрөө нэг 6-аас 10 сая төгрөг гарч ийн үгүй юу. Тиймэрхүү хэмжээний л юм гарч байгаа шүү дээ. За элэг шилжүүлэн суулгасны дараа бол дархлаа дарангуулах юм авах шаардлагатай болдог. Яагаад тэгэхээр нөгөө өөр хүний эрхтнийг бидээ шилжүүлэн суулгалсан учраас тэрний эсрэг хохирох урвал явагдаж одоо эрхтэн маань ажиллахгүй болох байдалд үүсдэг. Тэгэхээр энээс сэргийлээд дархлаа дарангуулах маш хүчтэй юмнууд уудаг. Энэ имийг бол зохистой хэмжээнд барьж явах юм бол тэр өвчтөнд бол аюулгүй олон жил амьдарч эрхтэн маань сайн ажиллана гэсэн. Энэний тулд болохоор бид нөгөө дархлаа дарангуулах юмынхаа тунг цуснд бол байнга хянуулж явдаг байгаа өвчтнүүд. Одоо Монголд эрхтэн шилжүүлэн суулгасан 6-700 өвчтөн бол манай эмнэлгийн манай лаборатори дээр хянагдаад явж байгаа.